Сайн мэцхан өрхөн үзэгчтэй Монголын мэдээ сувг энэ өдрийн онцлог зочноор улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын орон дарга Нямагийн энх болдыг урьлаа. Танд энэ өдрийн мэндүргэй. За энэ өдрийн мэндүргэй. Улсын их хурлын намрын чуулган завсарласан. За удахгүй одоо хаврын чуулга эхэлнэ. Тэгэхээр хаврын чуулганаар тухайлбал танаа байнгын ороонд харьяалах хэд хэдэн хуулийн төсөл анхаарал татчихна. Тэр дундаа төрийн албаны тухай хуулийн төсөл. Тэгэхээр өнөөдөр бол төрийн албыг улс төрөөс ангид байлгая, төрийн албыг тогтвортой байлгая, мэрэгсэн байлгая. 4 жилийн улс төрийн циклээр төрийн албаар оролдоод байхааргүй бай. За улс төрийн одоо албан тушаалаар ирсэн хүмүүс нь буцъя. Төрийн албан мэрэгсэн хэвээр ингээд тогтвортой бай гэдэг. Энэ агуулга хуулийн төсөл илүү суугасаас үлээлт байгаа. Эндээс соёлын ярьцлага хэлэх үү? За тэгээ. Ер нь бол 1990-ад оны эхнээс 93-4 оноос эхлээд энэ төрийн албаны хуулийг шинжлэх, төрийн албыг тогтвортой байлгах, зарчмыг нэвтрүүлэх талаар хэд хэдэн шатралс арга хэмжээнд авсан л да. Хууль гарах болгондоо л одоо энэ мэрэд зарчим буюу чадвартан тулгуурласан төрийн албан агчдын тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ирсэн юм байна. Харамсалтай нь үнэхээр манай улс төржилтөөс болоод 4 жил тутам сонгуул явдаг. Тэрнээсээ болоод төрийн албан агчдаа сольдог халдаг. За энэ ажлууд үргэлжилсээр байгаа өнөөдрийн төрийн алба тогтворгүй. Тэрнээсээ болоод хийх ажлаа хийж чаддгүй. Ард түмний дунд нэр хүндтэй байхын үргээ үүсч чаддгүй ийм байдалд хүрчээд байна л да. Тэр улс төржиж хэлж байгаа юм биш. Ялангуяа 2012 оны сонгуулийн дараа бол арай хэтэрхий ийм үйл явц явсан. Нэг хүн ирдэг, ажлаа мэддэггүй, төрийн ажлыг ямар ч туршлагагүй. Уг нь төрийн албаны хууль байгаа л да. Гэтэл хуулиас давсан засгийн газрын тогтоол гаргаж ягаад төр одоо орлон ажиллагч гэдэг зүйл гаргаж ирээд тэгээд энэ дээр одоо мэрэгсэн олон албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар ажлаас нь зайлуулад оронд нь одоо чадахгүй боломжтой байсан. Энэс бол төрийн ажил үнэхээр суларсан. Оргил үеийн баг энэ байсан гэж хэлж болно. 13 онд шиг санаж байна төрийн албаны зөвлөөс бүр албан ёсоор тийм мэдээлэл гарсан шүү дээ. Монгол улсын төрийн алба улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээндээ хүртэл дороотлоо суларлаа гэсэн. Тэр бол зөвхөн одоо иргэдийн зүгээс гарч байгаа төрийн албатай харьцдаг бус байгууллагуудын зүгээс гарч байгаа санал биш. Угаасаа төрийн албаны зөвлөгөөд Монголын төрийн алба ямар байна гэдгийг ажиглаж байдаг, хянжаадаг, үнэлт өгнөлгөө өгдөг, төрийн албан агчдыг сонгон шалгаруулж ажилд оруулдаг ийм их хурлын одоо ерөнхийлөгч даргын томилдог ийм том байгууллагын зүгээс албан ёсоор гарсан дүгнэлт төрийн алба ийм хэмжээнд хүртлээр сулрлаа гэж. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд үнэхээр төрийн албаны одоо хуулийг шинжлэх, баталгаатай мөрддөг орчинг бүрдүүлэх юм шаардлага байгаа. Энэний түрүүчийн их хурлаар төрийн албаны тухай хуулийг ярьж хагаад гүйцээлгүй орхисон. За тийм дотор бол маргаантай зүйлүүд нэлээд байсан. Зарчмын үнэхээр том өөрчлөлт гэхээр зүйлүүд байгаагүй. Тэгээ буцсан. За одоо бол улсын их хурлын нэр хүхийн хэсэг гишүүд бас нэг төрийн албаны хуулийн төсөл өргөн мэдүүлчихэд байна. Ерөнхийлөгчийн зүгээс төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлчихэд байна. Гишүүд өргөн барьсан нь бол шинжилсэн найруулга ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал. За энэ дотор одоо аль аль талаас би зүгээр өргөн барьсныхан дараа хуулингийн гүйлгэж харчаад байж байна. Аль аль талаас оруулж байгаа саналууд нь л танаас хэлдэг шиг ингээд төрийн албыг яавал тогтвортой байлгах уу, яавал улс төрөөс ангид байлгах уу, тэрийг хуулиар яаж баталгаажуулах уу гэдэг санаануудыг нэлээд тусгацсан байлаа. Миний одоо бодож байгаагаар бол хоёр хуулийг хамтдаад хэлсэн. За энэ хаврын чуулганы хугацаанд баталж гаргах зайлшгүй шаардлага байгаа. За энэ дээр жишээ нь түрүүн би хэлсэн зүгээр хуулиас давсан засгийн газрын тогтоол гаргаад ямар ч төрийн албаны туршлагагүй тийм ээ ийм улсуудыг шат дамжлагын дамжаагүй юм улсуудаар ингээд их хэмжээгээр бүрэлдүүлсэн бол одоогийн хуулиар ихэд нэг гол том санаа нь ерөөсөө яг л одоо төрийн албаныг дороос нь эхлээд дээдлэн хүртэл ялангуяа одоо улс төрийн бус албан тушаалтнуудыг явуулдаг ийм тогтолцоог нь хуулиар баталгаажуулъя. За 40 жил ажиллаж ийж даахлах мэргэжилтний хэмжээнд төрнө. Дахиад 40 жил ажиллаж ийж хилцээний даргын хэмжээнд. Тэгээд 40 жил ажиллаж ийж газрын дарга. Тэгээд тийм болцлыг хангасан хүн одоо төрийн албаны хамгийн дээд албан тушаал болох нь төрийн нарийн бичгийн даргаыг хийж яж болно гэсэн бүр хатуу заалтуудтай ийм зүйл оруулах гэж байна. Хоёр дахь нэг гол санаа бол аль алинд нь хуулинд нь байгаа. Одоо бол шийдвэр гаргадаг төрийн албан хаагчийн буруугаас болоод хөв хүнд юм уу албан байгууллагад хуулийн этгээдэд хохирол учирсан байлаа гэж бодоход тэр тэгээд
замхраад өнгөрдөг. Чимээг л өнгөрчдөг шүү дээ. Зарим тохиолдолд нөгөө ялангуяа хүнийг одоо хууль ёсоор халаад тэр нь заргалж явсараад буцаад орлол нөгөө ажиллааг байсан хугацааных нь цалин хуулс бүх юмыг нөхөж олгохоос эхлээд ингээд төсөвт бол асар хэмжээний дарамт учирдаг юм зүйлүүд байж байгаа. Энүүнийг төрийн албан хаагч буруутай үйлдэл хийсэн бол шийдвэр гаргасан бол тэрнээс үүдэлтэй сөрөг үр дагавар хохирлыг төрийн албан хаагч өөрөө хариуцж байх тухай ийм заалттай. Тэгээд эргээд нөгөө тэр хуулиа бас дуртай нэрээд өөрчилж болдгоо тийм тодорхой хэмжээний цоож дүгжээтэй ийм хууль хийхгүй болвол өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад нэг нь олон холонгуудаа л нөгөөтгөө дуртай хэмжээгээр өөрчлөлт тэр ч байтугай олон жил гар хүрэхгүй шүүгээд тохироод баталсан 3-20-оос наашгүйгээр өөрчлөлгүй энэ гэсэн хуулиудаа хүртэл цэцэд хандаж унгааж байгаа л нөгөөтгөө амархан өөрчлөлтөг ийм сэтгэлгээ өөрчлөгдөг байгаа зөвхөн хэцүү. Тэгэхээр бид бас нэг дутуу юм бол тэр хууль хоёр хуулийн төсөл төр бол яавал энэ хуулийг хөдөлгөөнгүй баталгаатай мөрдөж явах гэдэг одоо юу гэдэм бэ цоож түгжээ юмнуудыг бас нэмж оруулах шаардлагатай байгаа юм байна. Иймэрхүү хуулийн төсөл яригдана одоо яригдахаас өөр аргагүй болчиход. Одоо за төрийн албаны хууль ямар ч гэсэн ингээд хаврын чуулганд бол анхаарал татсан гол хуулийн нэг байна. Дээр нь өнөөдөр хариуцлага гэж та түрүү ярьлаа. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад бас яаж эргүүлэн татдаг хариуцлага тооцдог байх уу гэдэг хуулийн одоо хөшүүргүүл яригдчихэж байгаа. Ерөнхийлөгч бас ийм хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Тэн дотор бол гол санаа нь одоо томилогдсон сонгогдсон албан тушаалтад өөргөө үүсч чадахгүй бол тэднэртэй яаж хариуцлага тооцож явах вэ гэдэг ийм зүйлүүд байна. Яг нь ер нь одоогийн мөрдөж байгаа хуулиуд дотор бол жишээ нь төрийн албан хаагчид, томилогдсон албан хаагчид, за сонгогдсон албан хаагчид ямар хариуцлага хүлээх вэ гэдэг зүйлүүд бол зохицуулсан тодорхой хуулиуд бий л дээ. Яг одоо ерөнхийлөгчийн хууль тэгээ өргөн барихад бол энийг хоёр янзаар л их хурл дотор хүлээж авсан. Нэг хэсэг нь бол ийм хууль байх нь байж болох юм гээд нөгөө хэсэг нь одоо уг нь тэргүй бусад хуулиудаараа зохицуулагдаад явж байгаа зүйл шүү дээ гэсэн ийм байр суурьтай хандж байгаа. Ер нь бол хариуцлагыг сайжруулах тодорхой албан тушаалтан тодорхой үйлдлийн төлөө эсвэл үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэг ийм бие даасан тогтолцоо байхад буруудах юм байхгүй гэж би бол бодож байгаа. Гэхдээ тэр хуулийн дотор бол бас одоо харж үзэхээр зүйлүүд бий. Яг хэлцэх явцдаа зохицуулагдаад хасагдаад нэмэлт өөрчлөлт орох нь ороод явах бах. Хамгийн их маргаан дагуулдаг асуудлын нэг нь тухайлбал улсын их хурлын гишүүдийг сонгогчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бол хугацаанаас нь эргүүлэн татах тухай юм асуудал. Одоо өнөөдөр үндсэн хуулиар ерөөсөө нэг л тохиолдолд их хурлын гишүүн гэмт хэрэгүүлж байгаа газар дээр баригдсан. Тэгээд тэр нь нотлогдоод шүүхээр шийдвэр гаргасан бол эргүүлэн татах тухай асуудал байгаа. Өөр бол ямар нэгэн заалт байхгүй. Орж ирж байгаа хуулийн төсөлд бол тухайлбал хэд хэдэн зүйл хурлаа таслал одоо юу гэдэг хэд хэдэн удаа ёс зүйн алдаа гаргавал ийм тохиолдолд их хурлын гишүүнийг тухайн сонгогдсон тойргийнх нь нийт сонгогчдын 15%-ийн саналаар буцааж татах тухай ийм заалт явж байгаа. Энэ бол өөрөө зөвхөн энэ удаач биш. Ерөөсөө Монголын төрийн тогтвортой байдлын асуудалтай уялдаад олон жилийн маргаан дагуулж ирсэн асуудал. Энэ дээр бол тойроод нэлээд яриа гарах байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар одоо нэг тойрог дээр их олон хүн зэрэг дэвшдэг болсон. Нэг хүн бол үнэмлэхүй олноор одоо ялаад гарах магадлал харьцангуй бага болсон. Гэх мэтчлэн олон шалтгааны хараад үзэхэд сонгогдоод гарсны дараа тэр хүнийг эргүүлэн татах асуудлаар тойргийн сонгогчдын 15% саналыг авах бол маш амархан асуудал. Энэ хэтэрхий амархан болохоор эргээд одоо 2 жилд л ингээл за магадгүй уг нь тэр хуулиндаа бол эхний жил сүүлийн жилд нь бол ийм асуудал тавигдахгүй гэж байна. Тэгтэл одоо дунд 2 жилд нь гэж бодоход бас докторгүй болгох улс төр орох ерөөсөө 2 жил бужигнах юм болцоо байгаа байхгүй юу. Тэгээ энэ өөрөө бас сул талтай. Монголын төрийг дотоодын гадаадын ямар нэг сонирхлын үүднээс бужигнуулаад өгөөл одоо тэр шиг амархан зүйл байхгүй л яг хуу дотор нь хориг болсон заалт болсон юмнууд бий гэж байгаа. Тэгтэл 15% зохион байгуулах их төвхтэй биш асуудал. Дорн зохион байгуулалт. Тэгээ бодоод үзтээ тийм ээ. Сонгуул болоод 1 жил болоод сонгуулийн жил чинь их хурл болоод орон нутаг болоод дараа жил нь ерөнхийлөгчийн сонгуулийг явуулдаг шүү дээ. Тэгээд дунд 2 жил нь ажиллаж гин гэж би ярьдаг. Гэтэл тэр хугацаанд нөгөө 15% хувийн санал цуглуулаад их хурлыг бол хэд бужигнуулах юм
боломж байгаа нь бол өөрөө бидний заашгүй анхаарах ёстой зүйл. Үндсэн хуульд угаасаа агуулгаараа бол төр яагаад их хурлын гишүүнийг зөвхөн ганцхан тийм тохиолдолд эргүүлэн татна гэж анханасаа үндсэн хуулийг батлагчиж үзэж хийсэн гэхээр сайн ч бай муу ч бай нэгэнт л ард түмэн сонгогдсон бол тэр улсын их хурл тогтвортой ажилд Монгол төрийн тогтвортой байдлыг хангах гадна дотны элдв нөлөөнөөс айлгоор ангид байх ёстой гэж үздэг. Наад бусад одоо тэр хурал таслах ёс зүйнийг бол бус туйл тогтоомжуудаар зохицуулаад явах иргэд сонгогчд нь мэдээлэх тийм ээ. Дараагийнх нь одоо улс төрийн сонголтод нөлөөлөхүйц хэмжээнд арга хэмжээ авах бусад аргууд бий л дээ. Энийг бол явцсандаа ярилцах ойлголцох гэж бодож байна. Их хурлын гишүүдийн тухайд юм байт юм байж. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд эдийн засаг яасан төр өдөржсэн хүмүүс ямар алдаа гаргасан тухайлбал энэ эрдэмтдтэй холбоотой асуудал нэмдэрч гишүүн одоо тухайлбал надтай ярилцахтаа тэгж хэлсэн л дээ. Энэ эрдэмтдийн цаана зөвхөн эрдэмтдийн асуудал биш. Энэ төрийн нэрийн өмнөөс хулгай хийдэг, хууль дээгүүр алхахдаг энэ асуудлыг зохицуулах нэг л том гаргалгаа эндээс эхэлж байгаа, эрдэмтээр эхэлж байгаа гэх. Та энэ дээр санал нийлэх үү? Тухайлбал хариуцлага алдсан улс төрийн өндөр албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох юм? Улс орны өнөөдөр эдийн засгийн ийм хүнд байдалд оруулчихсан хүмүүсийг эргээд яг хариуцлага тооцох юм. Зөвхөн хууль хяналтын тогтоо гэхээс илүү тэр хүнд бас улс төрийн албан тушаалт цааших ёс зүйн хийгээ тийм одоо хариуцлага байх уу? Тий, энэ байлгүй байх хэрэгтэй. Одоо ч ер нь бий гэж үзэж байгаа. Зүгээр хүмүүс нэг ийм зүйлийг Монгол бол парламентын засаглалтай орн тийм ээ. Жишээ нь одоо парламентын гишүүн хурлын гишүүн засгийн газрын сайд байдаг ч юм. Засгийн газрын гишүүн сайд бол өөрөө маш том албан тушаал төрийн тийм ээ. Энэ хүмүүс алдаа гаргасан тохиолдолд яах вэ гэдгийг ерөнхийдөө улс төрийн хариуцлага хүлээгээл өнгөрдөг ийм тогтолцоо өнөөдөр манад байгаа байхгүй. Ажлаа өгвөл болоо. Тий, ажлаа өглөө тэгээ хариуцлагаа би хүлээчлээ гэж ингэж үздэг. Гэтэл одоо сүүлийн үед өрөмж байгаа энэ үйл явдлуудаас жишээ нь эрдэнтийн энэ үйл явцаас харахад бид нар бас энэ тал дээр наривчилсан тийм зохицуулалт хариуцлагын механизмыг бусад хууль тогтоомжид бас зөвхөн улс төрийн хариуцлагаас гадна бусад хууль тогтоомжинд суулгаж өгөхгүй бол болохгүй нэ гэдэг зүйл одоо өнөөдрийн бидний яваад ирсэн төвшин төрөлнгээ харахад гараад ирлээ шүү дээ. Тэгээ энэ утгаар нь бол би шанямдарчтай санал нэг байна. Энэ бол зөвхөн зүгээр нэг эрдэнэт хийдэг үйлдвэрийг наан цаана болгосон, худалдаж авсан буруу зөвийн тухай асуудал биш. Хоёр том юм байна. Би яагаад энэ улсын их хурлын тогтоолыг дэмжсэн бэ гэхээр нэгдүгээрт үнэхээр ямар ч тохиолдолд хууль зөрчиж болохгүй. Хууль буруу байгаа гэж үзэж байгаа бол тэр үнийг хуулийн өөрчлөлт газар нь өөрчлөөд явах хэрэгтэй. Байж байгаа хуулийг бол зөрчихгүй байх хэрэгтэй. Гэтэл улсын их хурлаар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой юмыг шийдэлгүйгээр зөвхөн засгийн газрын хэмжээнд шийдээд явцсан байгаа нь үнэхээр хууль зөрчсөн асуудал. Тэгэхээр энийг зөвхөн бид нар хэлээд байгаа юм биш. Засгийн газар өөрөө тогтоол гаргахдаа энэ асуудлаа үргэлжлүүлээд одоо улсын их хурлаар оруулаад эцэслээрээгээд тогтоол гаргасан мөртлөө тэрийг оруулалгүй ингээд явцсан. Тэгээд 49%-ийг авсан хэсэг нь бол тэр үйлдвэрийн эзэн шиг загнаад эхэлсэн нь бол үнэхээр замбраагүй байдлын их гэж би харж байгаа. Гол энэ авахтай хууль зөрчсөн байна гэдэг үндслээр бол би тогтоолын төслийг дэмжиж байгаа. Зөвхөн наан нь бол янз бүрийн нийгмийн сэтгэлгээтэй холбоотой, улс төрийн соёлтой, төлөвшөлттэй холбоотой, ерөөсөө зах зээлийн нийгмийнхаа зарчмуудтай холбоотой асуудлууд бол бий л дээ. Энэ үнийг цаашдынхаа шатнд бол шийдэгдээд явах байх гэж би бодож байна. За нэгэн улсын их хурлын тогтоол гарсан засгийн газар мэдлэлтэй авцсан одоо ард түмний хамгийн их ажиллаж байгаа зүйл цаашаа яах гэж байна гэдэг зүйл үү тийм. Цаг хугацаа авч магадгүй. Нөгөө тал нь бас одоо зүгээр суухгүй байх л та айгуул тийм ээ. Тэгэл энэ дээр бол бас бид нар чи алхам тутамдаа баг шин юмтай тулгарч штэ тийм ээ. Тэгэхээр ингээл энэ сургамжуудаас алдаануудаасаа сургамж аваад одоо энэ хуулиа зохицуултуудаар наривчлах зүйлүүд байна. Энэ дахиад хэлэхэд таны битэрийн саяын асуултаа ихсэн хариуцлагын тухай асуудлыг ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудыг зөвхөн улс төрийн хариуцлага гэдгээр нь биш бодтой хохирол учруулсан байвал тэрийг нь заавал одоо авч хэлцдэг ийм л тогтолцоо хэрэгтэй байна. Бүр наривчилж ярил уг нь манай хуулинд одоо ч гэсэн тийм зүйлүүд бий л дээ. Тэгээд зүгээр улс төрийн хариуцлагын асуудлаар халахвчлал бүх юм өнгөрчөөд л байгаа болохоос ш. Жирийн аавын хүү байсан бол хуульд тогтоосон хариуцлага хүлээх л байх та. Ер нь зүгээр эрээгүй хуулиар бол жишээ нь хууль зөрчөөд хөрөнгө орлоготой болсон нэг авахтаа хууль зөрчөөд хийсэн бол тэр нь болохгүй гэж үзээд нөгөөх нь буцаагаал улсын орлого болгол явдаг. Эрдэнэтээс өсөд өчигдөрхөн сангийн ам олон улсын валютын сан Монгол банк
ажлын хэсэг ерөнхий тохирсон нөхцлүүдэд олон нийтэд мэдээллээ. Хүссэн ч эсвэл ч Монголын эдийн засаг өнөөдөр бол хямрал доош 3 жин яаж тэр тогтоох уу? Хямралыг бож тогтоох уу? Цаашаа яах вэ? Олон нийтийн зөв өчигдөр ингээд ажиллаж байхаас хойшилдч маш олон шүүмжлэлүүд гарлаа. Нөгөө ардын нам гарсан татвараа нэмэхгүй гэсэн нэмэхээр боллоо. Засгийн газар хөдөлгөөнгүйгээр ингээд 3 жил валютын санд ингэх нь хүссэн ч эсвэл ч одоо ийм нөхцөл байдалд орсон гэхийг ойлгохоос илүүтэйгээр яагаад нөхцөл байдалд ийм хүрүү гэхээс илүүтэйгээр шүүмжил нэлээд та нар явах салхи хэрэгчүүд гэж хараад байна. Энд дээр та тэгвэл одоо яг нөхцөл байдлаа тултлан сайн ойлгуулж чадаагүй байна л гэж би харж байна. За мэдээж одоо шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа нэг хэсэг байгаа бах тийм ээ. Тэгээ би бол дөнгөж сая тойрхон 6 сумаар яриад ирлээ. Урд нь биднэрт бас энэ талаар тодорхой мэдээлэл байсан иймэрхүү нөхцөл байдлаар одоо валютын сантаа гэрээ хэлцэл хийж яана гэдэг. Би тэр юмнуудыг хүмүүст илэн талангүй ярьж байгаа. За эдийн засаг нэг ийм байгаа. Энэ нэг бид нар одоо ийм болцсон юм биш. 4 жил ч ярьж исэн явандаа ийм байдал түрүүн шүүгэж сонгуулийн үеэрч ярьж исэн, сонгуулийн дараач ярьж исэн. Үнэхээр амаргүй байна. Хоёрхан сонголт байна. Төр зур аргалаад нийгэм таалагдсан арга хэмжээнүүд аваад явсаргад грекийн хоноос орох уу? Грекийн хоноос орох уу тийм ээ? Эсвэл тухайн үед хүндүр өвчтөө ч гэсэн шаардлагатай арга хэмжээг нь аваад энэ үнийг төр засаг иргэд нийлээд хамтдаа ойлгоод ёстой хэв нэгдэлтэй доктортой байгаад тесч гараад ард нь энэ өвчнөө бүрэн илаашуулад явах уу? Ийм хоёр зам л байна гэж үзэж байгаа. Манай бүлэг энэ асуудлаар энэ өчигдрийн мэдээлэл хийхээс өмнө бас явцын талаар мэдээлэл авч 2 ч удаа ярьсан. Тэгээ бид нар одоо хүссэн шийдэл гэвэл төр зур аргасаагаад энэ хол явахгүй. 1 жил аргалж болно. Амлалтуудаа биелүүлж тэгээд явж болно тийм ээ. Амлалтаа биелэхийн төлөө ажиллаж байгаа. Бид нар сая болтол саяын чуулганы хуралдаанаар чи хэд хэдэн нийгмийн халамжийн тухай юм хуулиуд ялж. Гэтэл нөхцөл байдал маань үнэхээр биднийг ингээд тулгаад за та нарт 2 зам байна гэдэг юм дээр ацраа тавьчлаа. Энэ ганц валютын санч биднийг тулгаад байгаа юм шиг. Бидний нөхцөл байдал өөр юм. Энэ тохиолдолд яах вэ? Нөгөө түр арга цаагаад тэгээд цаашдаа юу болохыг хараад байж игийг хяналтгүй юм руу орох уу? Эсвэл хяналттай. За энэ бол тэгнэ. Эхний ээлжинд хүндүр байна, өвчтэй байна. Тэгээ энэ үнийгээ даваад гачвал бид нар цаашдаа тогтвортой суурин дээр гараад өсөх хэмжих юм боломж байна гэдгийг сонгох уу гэдэг ярьж байгаа л. Би одоо дотроо бодоол яваад яагаад бид нар ийм шийдэлд хүрж ийм гэхээр ойлгох байх гэж үж зөв ойлгох тал дээр нь ярих хэрэгтэй. Монголчууд нэг ингэж ярьдаг штеп. Хайрын дотроо хална гаднаа гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээ эхний ээлжинд харахад тэр одоо жишээ нь магадгүй мэдээлэл дутуу байгаа эсвэл шүүмжлэг гэж шүүмжилж байгаа хүмүүсийн дээр хахад нэг их халтай юм байгаад байгаа юм шиг. Гэхдээ цаагаараа бол бид нар бүхэлдээ нэгдэлтэй байж ойлгож иж энэ цаана гарах юм. Тэгээ харахгүй сүүлийн одоо 4 жил шугам 3 жил гарсан ингээ тасралтгүй унж байгаа эдийн засаг өнөөдөр бол хүссэн ч эсвэл тогтоон барьсан хэмжээнээс цааш нь яагаад дээш нь үүдэн татах уу гэдэг ийм л цаг үе. Монголчуудын хүмүүс ийм л сонголт байгаа. Тэгээ энэ одоо сонголтын үед энэ эдийн засгийг одоо бас эрүүлжүүлэх энэ одоо олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох үр дүнг нэлээд гэгээлгээр 3 жилийн дараагаас бол харж байгаа. 19 оны нэлээд гартал энэ хөтөлбөр үргэлжлэх ёстой. Энэ хугацаанд л бид нар сахилахтай, хариуцлагатай хэлсэн тохирсон зүйл дээр байгаад байвал бид түрүү хэлсэн шүү дээ. Хяналтгүй уналтанд орох уу? Одоо хэцүүч гэсэн хяналттай ам дээр явж байгаа зөв зам дээр гарах уу гэдэг энэ хоёр дахь замыг сонгож авч байгаа ажил. Дахиад хэлэхэд төр засгийн зүгээс ч одоо тэр нэг үг л надад санагдаад байна. Тэр хална гадна хайрын дотроо гэдэг философи үйлчилж нэм шийдвэр гаргаж. За ер нь Монголын нийт эрхийг сонгогчдын зүгээс ч гэсэн за ардын намд өнөөдрийн төр засагт гэхээ болоо тийм ээ. Ерөөсөө улс орныхоо эрх ашиг аюулгүй байдал, хөгжлийн асуудалд яг тийм байдлаар хэдийд биднэрт бүгдээрэнд нь хүнд байгаа тэр хүнд байгаа ч гэсэн одоо л өнөөдөр бидний монголчуудын эв нэгдэлтэй байх. Тэгэхээр нэг тийм хамтын гигэн сайхан мөрөөдөлтэй байх, тийм мөрөөдөлтэй зөрчилтэй байх. Ийм л цаг үе тулж ийн гэж хараад байгаа. За баярлалаа. Би тэр ярилцах хугацаа өндөрлсөн байна. Би танаас маш олон зүйл асуухыг хүссэн боловч цаг өндөрлсөн байна. За баярлалаа. Монголын мэдээ сувгийн өдрийн онцлог зочноор улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орон дарга энх болдыг урьж ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгчтэй авахнд баярлалаа. Баяртай.